Сайн байцгаана уу? Казах хэлний хичээлийн шинэ хичээл тавтай морилно. Энэ хичээлээрээ бүгдээрээ тоос орох болно. За тэгэхээр эхний ээлжинд бүгдээрээ 1-ээс 20 хүртэл тоолж сурцгаая. Намайг дагаад хэлээрэй. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. За тэгэхээр 1-ээс 10 хүртэл бол саяны шиг тоолно. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. За тэгвэл цаашаага 10-аас 20 хүртэл 11, 12 гэж ингээд тоолно. 11 гэвэл 11, 12, 12, 13, 19, 14, 14, 15, 16, 16, 17, 17, 17, 18, 18, 19, 19, 20, 20, 20. За тэгвэл бүгдээрээ сая 1-ээс 20 хүртэл тоолсорлаа. Тэгвэл энэ тоогоо ашиглаж насаа яаж хэлэх вэ гэвэл нас асуух дээр хэдэн настай вэ гэж асуух юм бол ханшаада нишэдэ гэж асууж болно. Ханшаада эсвэл нишэдэ. Хэдтэй вэ? Хэдэд вэ? Хэдэн настай вэ гэж асуудаг. За тэгвэл би 20-тай гэж хэлэх юм бол min жирмадааман. Min жирмадааман. Тэгэхээр тооны араас да, дэ, та, тэ гэсэн нөхцөлийг авна. За да, дэ гэхээр зөөлөн гүйгэлэгчээр, та, тэ нь хатуу гүйгэлэгчээр төгссөн үгийн араас авна. За тэгээд тоогийн дараа энэ да, дэ, та, тэ нөхцөлийг аваад тэгээд араас нь энэ төлөөний үгэнд хамаатуулах нөхцлөө залгаж байгаа. Жишээ нь би 20 настай гэвэл min жирмадааман. Жирмадааман. Жирма гэхээр 20. Тэгэхээр жирмада гэхээр 20-той тийм ээ. Тэгэхээр жирмадааман гэхээр өөртөө төлөөлүүлж хэлж байгаа болохоор төлөөний нөхцлөө аваад min жирмадааман. Min жирмадааман. Тэгвэл чи 20-той гэвэл sen жирмадаасан. Sen жирмадаасан. Та 20-той гэвэл siz жирмадаасас. Siz жирмадаасас. Тэр 20-той гэвэл ол жирмада. Ол жирмада. Миний аав 60 настай. Миний аав 60-тай гэвэл минэн аким 60-та. Минэн аким 60-та. Яг гэвэл энэ 3 дахь төлөөний биенд хувирчихсан байгаа. Тэгэхээр 60-та гэж залгаж байгаа. Араасаа мон сон сүс гэсэн дагавар авахгүйгээр яг гэвэл минэн аким гэхээр энэ 3 дахь төлөөний үг буюу ол гэсэн үг болж байгаа. За тэгвэл саяны сурсан 1-ээс 20 хүртэлх гэсэн энэ тоог ханшаада нишэдэ гэсэн асуултанд яаж хариулах вэ гэхээр 1-тэй гэвэл тийм ээ 1-дэ, 2-тай гэвэл екдэ, 3-тай гэвэл үшдэ. Тэгээд цаашаагаа ингээд үргэлжлүүлээд 4-дэ, 5-дэ, 6-да, 7-дэ, 8-дэ, 9-да, 10-да, 11-дэ, 12-дэ, 13-дэ, 14-дэ, 15-дэ, 16-да, 17-дэ, 18-дэ, 19-да, 20-да гэх мэтчлэн. Одоо үргэлжлүүлээд 20-аас 30 хүртэл тоолъё. Яг 10-аас 20 тоолсонтой адилхан 20 гэдэг үгийнхээ араасаа 1, 2, 3, 4 гэдээ араасаа залгаад явчихна. Тэгэхээр 20 гэсэн үг нь ганцхан жирма гэсэн үг тийм ээ. Тэгэхээр 21 гэвэл жирма 1, 22, жирма 2, 23, жирма 3, 24, жирма 4, 25, жирма 5, 26, жирма 6, 27, жирма 7, 28, жирма 8, 29, жирма 9, 30, 30 гэх мэтчлэн. Үргэлжлүүлээд 40-оос 100 хүртэл 10 дараалтаар нь тоолвол 40 гэвэл 40,
Тэгээд 41, 42, 43 гэдэг үргэлжлүүлвэл араасаа нөгөө 1, 2, 3 гэдгээ залгаад 40, 41, 42, 43, 45 гэд ингээд хэлээд явчихна. За жишээлх юм бол энэ хүснэгтэн дээр 40, 40, 41, 42 гэсэн байна. 50 гэвэл илүү. Энэ дээр жишээ нь 59 гэсэн байна. Илүү туугас. 60 гэвэл алпас. 63 гэвэл алпас биш. 67, алпас жети, 78, жетпіс сегіз, 80, 80, 86, 86, 90, 90, 91, 91, 100, 100. За одоо дараа талаар нь 1-ээс эхлээд 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100 гэж хэлье. За эхлээд 1-ээс 10 хүртэл. 1, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 20, 20, 20, 30, 30, 30, 40, 40, 40, 50, 50, 50, 60, 60, 60, 70, 70, 70, 80, 80, 80, 90, 90, 90, 100, 100, 100 их мэтчлэн тоолдог байх нэ. За одоо бүгдээрээ дасгал хийж үзье. Дараах өгүүлбэрүүдийг уншиж өгье. Мен 18-д минь. Мен 18-д минь. Сен 18-дэсэн. Сіз 18-дэсіз. Ол 18-д. Би 19-д. Уучлаарай, би 18-д гэвэл мен 18-д минь. Чи 18-д. Сен 18-дэсэн. Та 18-д. Сіз 18-дэсіз. Тэр 18-д. Ол 18-д. Biz 18-дэміз. Бид 18-д. Сендер 18-дэсэндер. Та нар 18-д. Сіздер 18-дэсіздер. Та нар 18-д. Бас хүнд итгэлийн хэлбэрээр Улар 18-д. Та нар уучлаарай. Тэд нар 18-д. За доорх өгүүлбэрүүдийг уншийе. Мен 20-да минь. Би 20-д. Сен 20-дасың. Чи 20-д. Сіз 20-дасыз. Та 20-д. Ол 20-да. Тэр 20-д. Biz 20-дамыз. Бид 20-д. Сендер 20-дасыңдар. Та нар 20-д. Сіздер 20-дасыздар. Та нар 20-д. Улар 20-да. Тэд нар 20-д. Дараагийн дасгалыг бас хамт хийцгээе. Би асуулт асууна. Та нар хариулаарай. Та нарыг хариулсны дараа би зөв тоог нь хэлэх болно. Эхний асуулт. Сіз нишээдээсіз. За тэгэхээр 28 гэж бичсэн байна тийм ээ. Тэгэхээр 28-ыг казахаар юу гэж хэлэх вүлээ? 28. Сен нишээдээсэн 37. 37. 37-д минь. Би 37-д гэж хэлвэл тийм ээ. 37-д минь. Ол нишээдээ 63. Ол 69-д.
Ол 63-тэй. Сіздің әкеңіз нешеде? 56. Менің әкем 56-та. Сенің ағаң нешеде? 45. Менің ағам 45-те. Арманның баласы нешеде? 41. Арманның баласы 11-де. Гэх мэтчлэн тоог бас насыг ингэж хэлдэг байх нэ. Энэхүү хичээлийг сонссонд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяр таа.